За галзуу кино сувагтан тавтай морилцгоо манайхан. Та нар маань бүгдээрээ тавтай сайхан байцгааж гин үү. За энэ удаад буруу та нартаа нэг айгуугой адал явдалтай драм төрлийн нэг тийм амьдралтай галзуу киног ярьж өгье гэж бодлоо. Ямар кино гэхээр 2026 онд гарсан Made in Korea. Амьдралд ойрхон амьдралтай кино үзэхэд нэг тийм цаанаас л нэг галзуу гоё байдаг да. Тэгэхээр ярихаар сонгосон энэ кино маань та нарт таалагдана гэдэгт мөн буруу нь итгэлтэй байна. За тэгэхэд хэдэн бороонууд нь энэ галзуу киног цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Тэгэхээр та нар маань найзтайгаа хамт үлгэр бискримийг хуваагаад идээд үзээрэй. Үнэхээр галзуу байх болно. Та нар маань тэгээд яах нь ойлгомжтой. Саба дараагүй бол саба, дарцсан бол лайк гэдэг дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм. Тэгээд хэдүүлээ энэ галзуу сонирхолтой амьдралтай киног сонирхоод үзцгээе. За энэтхэг улс. Тамил наадмууч. Нэг залуу бүсгүй заан дээрээ гарч согсоод сүлжээ хайж байгаагаар кино эхэлнэ. Тэрнийг гэрийнхэн нь Шэн Ба гэж дуудана. Харин Сөүлд өөр нэг залуу бүсгүй өртөлж босоод гэрээсээ гарч байгаа харагдана. Тэрнийг онгоцны буудлын дээр ирэхэд гурван найз нь ч бас ирлээ. Тэд Шэн Батай уулзаж нэвтрүүлэг хийхээр явж байгаа нь тэр. Шэн Ба Солонгост очих мөрөөдөлтэй. Тэр баг багтаа нэг жүжигийн уралдаанд энэтхэг гаралтай Солонгос хатан Шэн Бава ламын дүрд тоглосон цагаасаа эхлээд Солонгос улсыг сонирхох болжээ. Камилаас гаралтай энэтхэг бүсгүй алс холын Солонгост очиод хааны хатан болсон домог байдгийг Шэн Ба охин анхудаа олж мэдсэн нь тэр байж. Шэн Ба охиныг Шэн Бава лам хатны дүрд тоглоход аав нь маш баяртай байсныг тэр үргэлж санана. Тэр уралдаанд төрүүлснээсээ хойш тэрнийг бүгд Шэн Бава лам хатан гэж дуудах болж. Охин ч энд их дуртай байдаг гэжээ. Тэгэд Солонгосыг сонирхож Солонгос хэл соёлыг судлах болж, сав хуурж, гомон идэж бас сурч, тэгэд бас боломжил гарвал K-драм үзэж, K-pop сонсох болсон байна. Шэн Ба охины крашилдаг хүүг Манийг нэг өдөр Мааны тэрнээс Солонгос явж үзэх мөрөөдөлтэй гэдгийг сонсоод галтрагэн цугаад Солонгос явчаачтэй гэж зөвлөлөө. Энэнд нь итгэсэн Шэн Ба охин галт тэрэгний буудалд очиод бүтлэг үйдсэн түүхтэй. Охины аав өөрийнхөө ажилуулдаг жижигхэн цайны газраа охиндоо өвлүүлэх мөрөөдөлтөн байна. Охин нь ирээдүйд тэр цайны газрыг нь тансаг ресторан болгож чадна гэж тэр итгэдэг байжээ. Ээж нь охиноо байнга Солонгос гэж өдөгтөн санаан зовдөг байсан бол аав нь удахгүй мартчин дөө гэж тайвшруулна. Тэр цагаас хойш олон жил өнгөрч Шэн Ба охин том болжээ. Гэсэн ч тэр Солонгос явах мөрөөдлөө орхисонгүй. Нөгөө талд аав нь охиндоо цайны газраа өвлүүлэх мөрөөдлөө орхиогүй байлаа. Тиймээс охиноо зэрэгэлдэх хотод байдаг их сургуульд зочид буудлын менежментийн чиглэлээр сургах болж. Харин Шэн Ба энэ зуур Солонгос явахаар тасралтгүй оролцсоор. Гэвч тэрэнд замын зардал хийх мөнгө байхгүй, өөрийн нэрээр хөрөнгөгүй учраас банк тэрэнд зээл өгөхгүй байлаа. Чи Солонгост очиод тэндээ харалцгаар чинь би яаж чамаар зээлээ төлөвлөх юм? Чиний араас Солонгос явах юм уу? Тэгээд тэр хүн боловсролын зээл аваад оюутны визтэй болоод Солонгост очиж сурч болох юм гэж зөвлөлөө. За ингээд Солонгос явахаар шийдсэн Шэн Ба гадаад паспорт авах хүсэлтэд өгжээ. Энийг нь олж мэдсэн ээж аав хоёр нь шоконд орж ээж нь аав руу тайчихна. Хөрхи аав нь хэлэх үггүй боллоо. Аав нь өөрдийнх шигээ залуу хэрч хүчтэй байхаа болсон. Миний охин уг нэг сэтгэл нийлэх хүнтэй суучвал цайны газраа чамд өгчих мөрөх. Гэтэл танихгүй хоёр хүн ирээд чамайг миний охин мөн эсхийг лавлж асуухаар ээж чинь айлгүй яах юм. Миний охин ийм чухал зүйлээ ядаж аавдаа хэлж байл та. Тэгээд Шэн Ба шууд Мааны руу очиод залгсан ч өнөөх нь утсаа авсангүй. Учир нь Мааны бизнес хийхээр банкнаас зээл авсан ч бизнес нь бүтлгүүдчихжээ. Тиймээс сүүлийн үед Шэн Багаас зай барих болж. Чи яагаад надаас зүгтээд байгаа? Бас удахгүй аавдаа уулзна гэсэн яасан? Би чамаас яаж зүгтаасан юм? Завгүй ажиллаж байгааг харахгүй нү? Өөр зүйлээ дарахгүй бол болохгүй шүү дээ. Бас нэмээд аавын өрийг дарах ёстой. Тийм байхад би яаж танаа аавтай очиж уулзах юм? За намайг уучлаарай. Удахгүй аавтай чинь уулзсан да. Гэвч Мааны Шэн Багийн аавтай нь уулзалгүй удсаар байлаа. Учир нь ажил төрөл нь санснаар нь болж өгдөг бай. Цаг хугацаач өнгөрсөөр занга дарга барсан Шэн Багийн аав ээж хоёр охинтой нь гэрлэх хүнийг хайцгаана. Тэгээд аавынх нь танилын хүү ирээд тэрнтэй уулздаг. Би Бангалорт амьдардаг.
боломжийн ажилтай, машинтай, бас хадгаламжтай. Ер нь амьдралд хөлөө олсон хүн гэж ойлгож болно. Чамайг Солонгос дуртай гэж сонссон. Ямар ч асуудалгүй. Хурмаа хийгээд бал сараараа шууд Солонгос явцгаая. Шэнба тэр залуутай гэрлэхийг хүсэхгүй байсан ч гэрийнхэн нь тэрнийг улам шахах болсонд тэр сандарч Манитай уулзлаа. Гэвч Мани Шэнбагийн аавтай уулзахаас зайлсхийсээр л. Тэгсэн гинт Шэнбагийн аав нь хүрээд ирнэ. Чи яг яах гээд байгаа юм? Манай охинтой гэрлэх гээд байгаа мүү юу? Юу юучгүй ч та хоёр одоо яаж амьдрах гээд байгаа юм бэ? Манай охин яах юм? Гудамжинд амьдрах уу? Аава, та битгий ингэж ярил л да. Манигийн хэлэх үгийг сонсч л доо. Тэгсэн Мани юу ч хэлсэнгүй. Аав нь уурлаад Шэнбаг аваад явах гэсэн ч охин нь зөвшөөрсөнгүй. Тиймээс дургуутсан аав нь тэрнийг орхиод явлаа. Би чиний хувьд хинч биш болцсон юм уу? За яах вэ? Наад нөхөр чинь чамайг нэг л өдөр хаяад явчихаар чи харамссан да. Одоо чамд сайхан байна уу? Аавынхаа өмнө намайг ичгэвтер байдалд оруулах сайхан байна уу? Хэрвээ чи надтай хамт байхыг хүсэж байгаа бол цаашид миний үгнээс зөрөхгүй шүү. Юу ч асуухгүй зүгээр л надад итэг. Ойлгосноо? Тэгээд чадна гэвэл надтай хамт яв. Шэнба Манид итгэж том хот руу нүүлээ. Тэнд тэр хоёр нэгч хүн танихгүй байлаа. Танихгүй газарт очисон Шэнба аавыгаа их санаж байсан ч гомдсон аав нь дуудлагыг нь авахгүй байлаа. Шэнбаг гунигтай байгааг нь харах Манид ч хэцүү байна. Чамайг надтай хамт байхад хизээж жаргалтай байхгүй гэсэн бодол байнга эргэлдээд байх. Тийм болохоор би шийдсэн. Хоёулаа хамт Солонгос явцгаая. Чиний мөрөөдлийг биелүүлье. Би очиод хар ажил хий. Яах юм бэ? Хоёулаа одоо түрээсээ төлөх хэрэгтэй шүү дээ. Замын зардалч олж чадахгүй шүү дээ. Солонгост очиж үзэх нь миний мөрөөдөлч гэсэн тэрнийг хойш тавьж болно шүү дээ. Хоёулаа эндээ байвал арайхийн өдөр хоногол өнгөрөөнө. Би найдвартай агентэд хандсан. Виз заавал гарна. Тэгээд хоёулаа цугъя. Бас тэнд буудалд ажиллах урилгыг чинь агент зохицуулна гэсэн. Ядаж чиний ажил найдвартай. Би харин ажил олчихно. За ингээд тэр өдрөөс хойш 25 хоногийн дараа тэдний виз гарч хамтдаа Солонгос явхаар боллоо. Гэвч Мани ягаад ч юм хоцроод байлаа. Яасан бэ? Ирж гэнэ үү? Мөнгө солиулж гинэ одоохоо очлоо. Чи төрүүлээд оржээ. Яава, би онгоцонд суужглаа штэ. Зүгээр би яг одоо орж ийн. Санаа зовлтгүй. Тэгээд Шэнба ээж рүүгээ залгаад Солонгос явж байгаагаа хэлдэг. Тэгсэн ээж нь тэрэнд ууралж толгой төрөөгүй загналаа. Учир нь аав нь бүх хадгаламжаа шавхаад тэр мөнгөө Шэнбад өгөхөөр очисон ч Мани уулзаж мөнгөний авчгаад аавыг нь хөөгөөд явуулсан байж. Учрыг ойлгосон Шэнба Мани руу залгасан ч Мумбай руу нисэх онгоцонд суучихсан Мани утсаа шууд салгачихна. Аавынхын өгсөн мөнгийг бүгдийг өөртөө автсан онцгүй нөхөр шүү дээ гэж. За ингээд Манид хуурдагдснаа мэдсэн Шэнба тэрэнд гомдож уйлсаар Солонгос руу нисжээ. Ингээд уйлж нүдэнд бүлцээсэн Шэнба Солонгосын онгоцны буудалд газардлаа. Хүүхэд угаасаа л энэ мөчийг мөрөөдөж өссөн ч тэр мөч нь төсөөлж байсан шиг нь жаргалтай байсангүй. Ингээд яхаа мэдэхгүй болсон Шэнба онгоцны буудлаас шууд Мани руу мессеж бичээд хүлээсэн ч өнөөхөн залгасангүй. Одоо яаж залгах вэ хөрх. За ингээд хэсэг ганцаараа уйлж угаад гарч ирнэ. Хаашаа явхаач мэдэхгүй байсан хөрх Шэнба онгоцны буудлын үүдэнд хэсэг эргэлдэсний эцэст бичиг цаасаа харуулж угаад энэтхэгт байхдаа захиалсан байсан Ниагара зочид буудалд ирнэ. Энэ үеэр Манигаас дууд шуудан ирлээ. Миний хийсэн зүйл буруу гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ бүхнийг би чиний төлөө хийсэн шүү. Ямар ч тач чи одоо Солонгост очсон. Чиний мөрөөдөл биелсэн. Энэ л чухал. Чамайг ад жаргалтай сайхан амьдрна гэж найдаж байна. Энийг сонсоод ууралсан Шэнба утсаа шидчихлээ. Маргааш нь тэр буудлаасаа гараад ойр зур алхаж угаад автобусны буудал дээр очиод автобусанд суух гэсэн ч тэрэнд карт байсангүй. Автобусанд картаар явдаг гэдгийг тэр мэдэхгүй байлаа. Тэгээд хот дундуур харсан зүгтээ алхнаа. Гэвч тэр Манид гомдож тэрний тухай бодсоор. Тэгээд оройн хэрд нэг уушийн газар болоод сууж ууж үзмээр санагдаад зориглож додогшоо орлоо. Тэгээд нилээд халж яваад Мани руу залгасан ч өнөөх нь утсаа авсангүй. Яралтай залгахыг хүссэн мессеж үлдээгээд утсаа хүлээсэн ч залгасангүй. Тэгээд хэсэг зүүрмөглж байгаад сэртэл замын нөгөө талд залуу хосууд муудалцаж байгаа харагдана. Тэгсэн эрэгтэй нэмэгтэйгээ алгадахыг хараад тэсэлгүй явж очиод нөгөө залууг нь алгадаад авлаа. Тэгээд Манид гаргасан ураа тэр залууд гаргаад хаммаг сэтгэлийн үгийг хэлж уйлж авчхад нөгөө бүсгүйг хөдлөөд тэндээс явдаг. Тэгээд гудамжны сандал дээр суулгаад өөрийнхөө хэлээр хэсэг сургаал айлдсан ч цаадах нь ойлгомжтой юу ч ойлгохгүй байлаа. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд согтуугаар гудамжинд танхаарсан хэрэгээр барьж аваад цагдаагийн хэлтэс рүү аваад явна.
Гэтэл Шенба өөрийг нь яагаад баривчилсныг ойлгоогүй л байлаа. Тэгэд хэсэг бодсны эцэст уусан юмныхаа мөнгийг төлөөгүй зугтаасан гэж өөрийг нь барьсан гэж тэр бодно. Энэ үед нэг залуу ирээд тэрнийг суллуулах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тэгэд утаснасаа болсон явдлын бичлэгийг үзүүлээд найз залуудаа зодуулж байсан эмэгтэйг аврахын тулд залууг нь алгацсан гэж тайлбарласанд цагдаа нар тэрнийг суллаж явуулахар болно. Шенба эхэндээ учрыг ойлгохгүй би юун дээрч гарын үсэх зурхгүй гэж гэдээсэн ч Google Translator бичсэн залуугийн тайлбарыг уншаад бушуухан шиг гарын үсгээ зураад тэндээс суллагддаг. Хэрвээ манай тосгоны замын хажууд эрэгтэй хүн эмэгтэй хүний нүрийг ингэж алгацсан бол би тэр хүний нүрийг хөхнийц болтол нь зодох байсан. Юу гээд байгаа юм бэ? Камсаамнида. За ингэж гарсан хойно Шенба тэрнээс юун залуу болохыг асуулаа. Гэтэл залуу тэрний сөөжөөгээд унтаад өгсөн газарт байж таарад тэрний бичлэгийг хийсэн байж таарч манерийг Хо Жүнжэ гэнэ. Тэр манай ээжийн гэр би кимчи авахар ирсэн. Нэрэ энэ чиний сөөжөө уусан баримт. Төлбөрөө заавал төлөх ёстой. Must pay. Okay? This time I pay. You don't pay. This is legal. Okay? Bye. Ингээд учрыг ойлгосон Шенба буудалдаа очиод маргааш нь шууд автобусны карт авлаа. Тэгээд автобусанд суугаад хэсэг явсны эцэст өөрийнх нь ажиллах ёстой зочид буудлаа олоод очтол тэр нь өөрийнх нь төсөөлсөн шиг зочид буудал байсангүй. Хямарсан Шенба тэр хавийн захаар явж байтал нөгөө Жүнжэ тэрнтэй таарлаа. Тэгээд тэрэнд гартаа барьсан загтал нь хуурамч болохыг хэлсэнд Шенба ойлгох шахна. Арга барсан Шенба тэрнээс ажил олж өгөхийг гуйсанд Жүнжэч тэрэнд туслахаар боллоо. Гэвч Шенбад хийж чаддаг зүйл их байсангүй. Харин Жүнжэ өөрөө влог хийдэг ютубер байж таарна. Тэгээд Жүнжэ тэрэнд кофе шопын ханан дээр наасан ажлын заруудыг харуулсанд баярлсан Шенба бүгдийг нь хуулж аваад Жүнжэгээр орчууллаа. Жолооч, драйвер, үнэмлэх байхгүй. Ингээд Шенба цэвэрлэгч үйлчлэгчийн ажлуудыг голж тэжээвэр амтан асрах, бэлэг боох гэсэн хоёр ажлыг сонгож авна. Тэгээд Жүнжэ тэрэнд орчуулагч төхөөрөмжөө зээлүүлсэнд Шенба анх удаага тийм зүйл үзээд соёлын шок. За тэгээд ажилд орохоор өдөржин явсан ч бүтэлтэй зүйл болсонгүй. Харин ч бүр дэлгүүрийн манекен эвдээд өрөнд орлоо. Энэ маягаар удаан тисэхгүй гэдгээ ойлгосон Шенба ч зочид буудлын захиалгаа цуцалж Жүнжэгийн тусламжтайгаар тэрний гэрийн ойролцоо нэг жижигхэн хостелд байрлсан байна. Тэгэд нэг орой гүүрний дор суугаад гудамжны хийлчний тоглох аялгауг сонсож байхдаа сэтгэл шулуудаж маныгийн зургуудыг бүгдийг нь утаснасаа устгалаа. Энэ үеэр тэрнийг гунигтай байгааг анзаарсан хийлчин залуу энэтхэг үндэстний аяыг тоглосонд тэрний сэтгэл сэргэнэ. Маргааш нь Жүнжэ тэрнийг дагуулад нэг хүнтэй уулзлаа. Нилээн том захирал байрын тэр хүн өндөр настай хүнд өвчтэй ээжигээ асруулах хүсэлтэйгээ хэлсэнд Шенба эхэндээ жаахан дурамжхан байсан ч эцэст нь аргагүй ирэхэнд зөвшөөрнө. Учир нь айлын эрх охин байсан тэр гэртээ ерөөсөө гэрийн ажил хийдэггүй байж. За тэгээд маргааш өглөө тэдний гэрт очисонд үнэхээр нэг хэвтний хөгшин байна. Хүүн ээжигээ асруулахаар олон янзын асрагч хөлсөлсөн ч асрагч ерөөсөө тогтдоггүй байсан учраас аргагүй эрхэнд гадаад асрагч хөлсөлж үзсэн нь энэ байж. Шенбагийн хувьд өглөө эрт ирээд өдөржин ээжийг нь асраад орой 8-аас өмнө гэрээг нь цэвэрлээд явсан байх ёстой байлаа. Ингээд тэр нөгөө хөгшнийг асрах ажилдаа хорж чадлаараа хичээнгүйлэн асарна. Бас боломжоор гэрийн цэвэрлэнэ. Тэгээд доод давхарт шал угааж байтал гэнэт аяг унах чимээ сонсогдлоо. Сандраад яваад очтол хөгшин хөдөлгөөнгүй хэвдсэн хിവэрэ байсанд Шенба гайхсан ч олон юм бодсонгүй. Маргааш нь эрт усод захирлын ирж уламжлал ёсороо гэрээг нь цэвэрлж хөгшнийг хооллож арчиж өгчээ. Тэгээд доод давхарт шал угаагаа зогсож байтал хөгшний өрөөнд дахиад чимээ гарсанд яраад очоод хаалгыг нь чагнатал дотор хүн явах сонсогдлоо. Гайхаад хаалганы доогор хартал үнэхээр хүн явж байгаа юм шиг сүйтгэнэг харагдана. Тэгээд цоочны нүхэр хартал нөгөө хөгшин яг урдаас нь харж таарна. Үхтлээ цочсон Шенба тэр шөндө хардарж зүүдлээ. Тэгээд маргааш өглөө нь зоргоо чангалж угаад байшинд орно. Тэгээд хөгшнийг урдын адил хоололж арчсан ч хөгшин ерөөсө хөдлөхгүй хിവэрэл. Ингээд доод давхарт байхдаа Шенба байнга чимээ чагнах боллоо. Тэгээд сэмхэн гитэж очиод гинэт яваад орсонд нөгөө хөгшин юу ч болоогүй юм шиг л самар идчихсэн алхаж байна. Тэгээд имэ тэрнийг сандалд суулгаж угаад баахан юм ярьсанд Шенба ч бушуухан орчуулгын төхөөрөмжөө гаргаж ирлээ.
За sorry байж байгаа. Борон та нарт гяс галзуу хамттай реклам хүргэдэг. Тэгэхээр мөн борон энэ галзуу киног штэ. Цэвэр шоколадын шүмэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Арааны шүлс асгаруулам энэ галзуу хамттай үлгэр бискримийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу хамттай гэж байгаа. Та нар маань тэгээд мөн борогийнхон тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа хамтлаарай. Цэвэр шоколадын шүмэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрим найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискримийг дураараа хамтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Намайг яагаад хөдлөхгүй байгааг чи асуух шаардлагагүй. Энэ бол хувийн асуудал. Хэрвээ чи ажилдаа байхыг хүсэж байгаа бол миний үгэнд ор. Миний өмнөх асрагч нар голдуу 10 орчим хоногийн дараа мэддэг байсан бол чи 3 хоногийн дотор мэдчихлээ. Чи харагдаж байгаагаас ухаалаг юм. Тиймээс амаа хам хичвэ. Наад цүнхээ нэгэтэх. Гайхсан Шенбаг цүнхээ нэтэл дотроос нь эрэхтэй хүний үнэтэй цаг гарч ирнэ. Энэ бол миний хүүгийн цаг. Хэрвээ чи миний үннийг илчлэх юм бол чамайг хулгайлсан гэд гүтгэчих шүү. Сайн байна. Маргааш ирээрэй. Ингээд Шенбагаас нуугдах шаардлагагүй болсондоо тайвширсан юм ээ. Тэрнийг дагуулад гадуур зугаалж уйдагаа гаргах болжээ. За тэгээд тэд найзууд болж сүүлдээ бүр жүнжээтэй нийлж хамт хотоор зугаалах боллоо. Имэж Шенбад сайн хандна. பயணங்கள் பெரியது எல்லாம் உன்னை தேடி நெருங்குது போனதெல்லாம் மறந்திட சீரகுன்னு முளைக்குது நிஜமாக உன்னிருக்க வழி காட்டுறவே ஆகாசமே நீ சேரவே Би чамайг аварсныг чи ер нь мэдэж байгаа юу? Чамайг ажиллаад 3 хонсны дараа хүү маань чамайг солих гээд би болиулсан шүү. Баярлалаа. Чи яагаад миний талаар хүүхдүүдэд маань хэлээгүй юм? Хэлчүүл би ажилгүй болно штэ. Гэхдээ надад энэ ажил энэ газар таалагдж байгаа. Харин та яагаад намайг үлдээхэр шийдсэн? Би чамд итгэсэн юм аа. Харин чи яаж яваад тэр залуудаа холигтуулчихваа? Хитрхи итгэсэн учраас. Харин та яагаад хүүдээ итгэхгүй байгаа юм? Ингээд эмээ өөрийн амьдралд тохиолдсон явдлыг тэрэнд ярьж өглөө. Эмээ залуудаа нөхөртөөгөө хамт цайны газар ажиллаулдаг байж. Тэд аз жаргалтай сайхан амьдардаг байсан ч хүүхдүүд нь том болж хүнтэй суудсаажээ. Улмаар нөхөр нь нас барсны дараа хүүхдүүд нь ажиллаулдаг байсан цайны газрыг хааж ээжээрээ хүүхдүүдэд харуулах болсон байлаа. Тэгээд эхэндээ ач зээнараа харж хүүхдүүдийнхээ гэрээг цэвэрлж яг л гэрийн үйлчлэгч шиг зүтгэдэг байсан ч явандаа өөрийгөө хэн гэдгийг мартаж хүсэл мөрөөдөл нь унтарч. Тэгээд нэг өдөр бодож угаад биеийн муу байгаа юм шиг жүжиглэхээр шийдсэн байна. Тэгвэл хүүхдүүд нь бие дааж амьдарч сурна гэж бодсон нь тэр байжээ. Бас насны эцэст хуучин ажиллаулдаг байсан цайны газраа дахиад ажиллуулахыг мөрөөддөг гэдгээ Шенбад хэллээ. Энэ ярианаас Шенба нэгийг бодлоо. Тэгээд аавынхаа цайны газрын хамгийн алдартай хоолыг саналаа. За тэгээд Шенба тэрэмэд хамтдаа цайны газар нэг санал тавина. Тэгсэн энэ санаа нь имээд их таалагдлаа. Тэгээд Шенба хөөрт байсан ганц үнэтэй зүйл болох зүйлтэй имээд өгөх гэсэн чи имээ авсангүй. Тэгээд тэд хамтдаа түрээслэх газар хайцгаана. За тэгээд нэлээд хэдэн газраар орсон ч хэтэрхий үнэтэй байлаа. Нэлээд яваад бүтээгүүд тэдний урам хугарч эхэлцгаана. Тэгээд нэг газарт санамсаргүй ортол тэр газар нь өөр тийшээ нүүж байгаа болж таарлаа. Тэгээд тэр газрыг түрээслэхээр болцгооно. За ингээд цайны газрынхаа нээлтийг хийх үед Шенбаг Солонгост байх зуураа тэрний найз улсын хүмүүс болох хамт байр түрээсэлдэг залуус тэр бүхэл тэрнийг баривчилж байсан цагдаа хүртэл эрцгэн. is officially open. கடல் சாண்டங்களை உள்ளம் தேடும் Мань хэд цайны газраа эмээгийн цайны газар гэж нэрлэжээ.
Ингээд эмээ Шэнба хоёр тогоочор ажиллаж жүнжээ тэдний цайны газрын рекламыг хийж цацалснаар удалгүй үйлчлүүлэгчид цуугаллаа. Өөрсдийн нэрийн хоолтой болох ёстойг ойлгосон Шэнбач аавынхаа хийдэг байсан нэрийн хоолыг бодож байгаад энэтхэг маягаар амталсан кимчитэй бүгэн баб хийж эхэлснээр тэдний нэрийн хоол хэрэглэгчдийн дунд алдаршиж эхэлнэ. За ингээд тэр хоёр өдрийн цагаар ажиллаж орой эмээгийн хүүхдүүдийг ирэхээс өмнө амжиж эмээг гэрт нь хүргэж өгдөг болжээ. Нэгөрө Шэнба жүнжээтэй ярьж байгаад тэрнийг YouTube-ээр маш бага мөнгө олдог гэдгийг сонсоод Шэнба тэрэнд энэтхэг хэлтэй хүмүүст зориулсан K-pop контент хийхийг зөвлөлөө. Тэгээд найзуудтайгаа нийлж хамтлаг байгуулад YouTube контент хийхээр шийднэ. Энэ үеэр Шэнба руу хамаатныхын залуу залгаад манийг хүн залилсан хэрэгээр цагдаад саадуулагдсан байгааг нь хэллээ. Тэгээд Шэнбаг гомдол гаргах юм бол манийг шоронд олон жилээр хориулах боломж байгаа гэдгийг бас хэлнэ. Тэгсэн Шэнба тэрнийг зөнд нь орхио гэж хэлдэг. За ингээд Шэнба өнгөрсөндөө биш харин ирээдүйдээ анхаарлаа хандуулахаар шийдэж найзуудаа зөвлөгөө өгч найзууд нь хамтлагаараа гудамжинд контент хийж эхэлснээр YouTube дээр алдаршиж эхэллээ. За тэгсэн нэг өдөр нийтэд алдаршаад байгаа тэдний цайны газарт орж үзэхээр эмээгийн том хүү орж ирсэнд эмээч сандарсандаа лангууныхаа ард нуугдлаа. Тэгэд нэрийн хоолыг нь амсаж үзээд их таалагдсан учраас дахиж ирнэ гэдгээ хэлээд гэрлүүгээ хөдөлсөнд эмээч мопедондоо Шэнбаг сундлаад гэрлүүгээ марш. Тэгэд хүүгээ ирэхийн өмнөхөн арайхийн гэртээ орж амжлаа. Орон Шэнба найзуудаа энэтхэг бүжиг зааж өгөөд хамтдаа контент хийж байтал жүнжээгийн утсанд мэйл ирж Солонгосын томоохон лейбл тэдэнтэй гэрээ хийх хүсэлтэйг илэрхийлсэнд тэд хагардлаа баярлцгаана. Тэгсэн лейблтэй хамтрахын тулд тэдэнд багагүй хэмжээний гарааны мөнгө хэрэгтэй байлаа. Энийг нь ойлгосон Шэнбач имээд хадгалуулж байсан мөнгөө тэдэнд зээлдүүлэхээр шийддэг. Хэдийгээр цуглуулсан мөнгөө аавдаа явуулна гэж өөртөө болоод имээд амлсан байсан чиг ингэж найзуудаа туслахаар шийдсэнд имээ Шэнбагаар бахархлаа. Учир нь хөлсөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө бусдын төлөө зориулж байгаа шүү дээ. Гэвч яг энэ үеэр эмээгийн хүүн гэртээ ирж таарсан учраас Шэнба яралтай мөнгө цүнхэндээ хийгээд гарах гэсэн ч нөгөөдүүл нь цүнхийг нь хараад дотор нь юу байгааг шалгаж эхэлнэ. Тэгээд эхнэр нь цүнхийг нь ухаж дотроос нь их хэмжээний мөнгө гарч ирсэнд уурлаад тэрнийг хулгай хийсэн гэж чичиллээ. Шэнба тэр мөнгийг өөрийнхөө мөнгө гэсэн ч цаадуул нь яаж итгэхвдээ хөөрхий. Чи гэрээс минь энэ мөнгийг хулгаалаа юу? Одоо бүр хулгай хийдэг болсон уу? Ингээд тэд Шэнбаг цагдаад өгөх гэж байтал эмээж тэсэлгүй буугаад ирлээ. Өөрийг нь хуурч байсныг ойлгосон хүү ууралж ээжигээ бусаан руу буцаахаар болж харин Шэнбаг гэрээсээ хөн. Шэнба мөнгө ав. Энэ чиний мөнгө. Одоо яв. Энэ Шэнбагийн мөнгө шүү. Та энийг өмсөж нэг муу цайны газарт ажилдаг болсон юм уу? Би цайны газарт ажиллаж чамайг өсгсөн. Цайны газарт ажиллаж чамайг боловсралтай болгосон юм шүү. Тийм болохоор та одоо амраач тий. Ач зээгээ хараад амраад байж чаддгүй мүү? Чадахгүй. Би ч гэсэн хүн. Би ч бас хийх ажилтай. Хамт олонтоо баймаар байна. Бид ч бас ажил хийх ёстой үстэй. Та ажил хийгээд авахар чинь бид нар яаж ажиллах юм? Энэ үеэр эмээгийн бие гинт муудаж ухаан алдаж унсанд хүүн яралтай түргэн дуудлаа. Сандарсан Шэнба эмнэлэг дээр очиод эмээг хэрэг асуусан ч хүүн чамайг энд дахиж харах юм бол цагдаа дуудана шүү гэж уурлаа. Ингээд хөөрхий аргаа барсан Шэнба тэрний хүлд сөгдөж гуйсанд хүүн арга буюу зөвшөөрнө. Шэнбаг ороход эмээг сэхэнд хэвдүүлжээ. Тантай анх уулзахад та яг ийм харагдаж байсан. Тэр үед надад ингэж санагдаж байгаагүй. Харин одоо надад их хэцүү байна. Хэрвээ танд буруу зүйл хийсэн бол намайг уучлаарай. Энэ үеэр Шэнбагийн дууг таньсан эмээгийн нүднээс нулимс урслаа. Тэгээд Шэнба цайны газар руу очиод тэнд цугласан найзуудаа сүүлийн хэдэн сар өхөн хатан цоглуулсан мөнгө өгсөнд цаадуул нь гайхаад баярлцгаана. Тэгэд тэд өгсөн мөнгөөр нь ихний клипээ хийлгэж улмаар нөгөө лейблтэйгээ гэрээ байгуулснаар алдаршиж эхэлдэг. Тэдний арын албанд Шэнба чадлаараа ажиллаж тэдэнд зөвлөнө. Энэ зур мааны тэрэн лөө тасралтгүй залгаж ирсэн ч Шэнба тэрнтэй ярихыг ерөөсөө хүсэхгүй байлаа. Тэгсэн нэг өдөр Шэнба утсаа ухаж угаад төрсөн тосгонд нь үер бууж хөрсний нуралт болсноос болоод олон хүн амиа алдсан болохыг олж мэдлээ. Тэгэд аавдаа санаан зовж шууд гэрлүүгээ буцнаа. Шэнба гэрэхэд байгалийн гамшигын улмаас онцгой байдлынхан ирж гисэн хохирол амссан хүмүүст туслах үйл ажиллагаа эд өрнж байлаа.
Санаан зовсон тэр ээж аавыгаа хайж явтал азуулахад ээж аав хоёр нь эсэмэнд байна. Тэгэд баярлаад гүйж очиод аавыгаа тавирч авлаа. Ингээд Шэмба гэртээ байх болсон ч сэтгэл санаа нь нэг л тавгүй. Энэ үеэр хамаатныхын залуу Мааныг гэмт хэрэгт холбогдсон ч өөрийг нь гомдол мэдүүлээгүй улмаас суллагдсан гэдгийг бас тэр цагаас хойш Мааны тис өөр хүн болсон гэдгийг хэллээ. Тэгээд байгалийн гам шиг болох үед ээж аавынх нь амийг аварч ээж аавд нь тусалж байсан гол хүн нь Мааны байсан гэдгийг бас хэлнэ. Гэвч Шэмба тэрнтэй уулзахыг хүсэхгүй байлаа. Тиймээс Мааныгийн дуудлагыг авахгүй л байна. Харин буруу замаар будаа тээж явснаа ухаарч нутагтаа ирсэн Мааны Шэмбатай уулзахаар өөрөө хүрээд ирнэ. Би чамтай холбоо барьж аавын чинь мөнгийг заавал буцааж өгнө гэж хэлэх гэсэн ч чи утсаахгүйс. Би намайг уучлаач. Намайг хүлээж аваач гэж гоох гээгүй. Учир нь чи намайг уучлсан ч би өөрийгөө уучлахгүй. Зүгээр л чамтай уулзаж уучлал гоохыг хүссэн юм аа. Намайг уучлаарай. Чи надад юу ч хэлсэн байсан. Би нэг л зүйлийг чамд хэлмээр байна. Баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Тэгээд Шэмба эргэж хараад явлаа. Тэрний гэртээ иртэл найзууд нь тэрэн лөө бичлэг явуулсан байна. Тэгээд Жүнжээгийн бичлэгийг үзэж байхдаа ханандаа өлгсөн байсан багийг нь хараад тэрнийг анх онгоцны буудлаас буугаад яахаа мэдэхгүй зогсож байхад нь өөрт нь нэлэв үзүүлж урам өгсөн багтай хүн Жүнжээ байсныг ойлгоно. Чамайг онгоцны буудлын дээр анх харахад чи нүдэндээ нулимстай яахаа мэдэхгүй зогсож байсан. Яагаад гэдгийг би мэдээгүй ч чамд туслахыг хүссэн. Харин одоо чамайг явсны дараа ягаад чамтай уулзахыг их хүсэж байна. Удахгүй уулзъя. Баяртай. Ингээд бичлэгээ үзэж зогстол танил хийлийн дуу сонсогдсонд эргээд хартал найзууд нь тэрэн дээр ирчихсэн байсанд Шэмба нүдэн дэж итгэсэнгүй. Жүнжээч бас ирсэн байсанд Шэмба их баярлнаа. Тэгээд найзуудаа дагуулад гэртээ ирсэнд аав ээж хоёр нь ч баярлцгаана. За тэгээд зочдыг үндэснийхээ хоолоор дайлж цайлалгүй яах вэ? Охин минь. Чи юу ч бодож байлаа гэсэн зүгээр л зүрх сэтгэлээ л даг. Тэгээд түүнийг хий. Солонгос найзууд чинь надаас чамайг аваад Солонгос явж болох уу гэж асуугаад байна лээ. Тийм учраас чи өөрөө л шийд. Надаас авсан мөнгөө заавал төлнө гэж ээжтэй хэлсэн байна лээ. Чи тэр мөнгийг надад өгсөн ч тэр чинь чамайг аз жаргалтай болгохгүй. Харин чи минь аз жаргалтай л байх юм бол аав нь жаргалтай байна шүү дээ. Дэлхийн нөгөө талаас 4 хүн чамайг гээд ирсэн байгааг харахад аав нь баяртай байна. Тэдэнтэйгээ хамт яваад мөрөөдлийн амьдралаараа амьдр. Тэгээд завтай үедээ бид хоёр лөө залгаж байхтай л болно. За ингээд Шэмба Солонгост эргэж ирлээ. Тэгээд шууд эмээгийн гэрт очсон ч хүүхдүүд нь байраа түрээслээд нүүжчихжээ. Эмээтэй хамт цайны газар ажиллаулж байснаас санаад орхигдсон цайны газартаа ирээд хамгийн сүүлд Жүнжээгийн дамжуулж өгсөн эмээгийн бичлэгийг эргэж санана. Сайн уу Шэмба? Чамтай ярихыг их хүсэж байлаа. Чамтай хамт байсан мөчүүд минь үнэхээр жаргалтай мөчүүд байлаа. Чи миний цайны газраа дахиад нээх мөрөөдлийг биелүүлж өгсөө. Урт хугацааны эцэст анх удаага би хүнтэй чин сэтгэлээсээ нөхөрлсөн. Чи надад яг л төрсөн охин шиг минь санагдах болсон шүү. Би чамтай үргэлж хамт байна. Удахгүй уулзна гэж итгэж байна. Энийг сонсоод Шэмба эмээг хэр байгааг асуулаа. Тэгээд эмээг өөд улсныг сонсоод хөрхий уйлнаа. Тэгээд эмээтэй хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа эргэж сандаг. За ингээд Шэмба эмээгийн мөрөөдлийг болоод охиноо ресторантай болгох гэсэн аавынхаа мөрөөдлийг биелүүлэхээр шийдэж цайны газраа өөрөө ажилуулахар болно. Солонгост ирэхийг би үргэлж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл намайг Солонгос улстай холбож байсан бол одоо өөр болсон. Хин нэг нь надаас чи хэн бэ гэж асуух юм бол би эмээгийн цайны газрын Шэмба байна гэж хариулна. Бүх зүйл дууслаа гэж бодох тэр мөч заримдаа шин зүйлийн эхлэл байдаг. Энд ирээд бүх зүйл дууслаа гэж бодож байсан минь харин ч гайхалтай зүйлийн эхлэл байсан болохыг одоо би ойлгож байна. Ингээд кино маань конец фильма. За,
Энд хүрээд энэ галзуу сонирхолтой амьдралтай киноны тайлбар маань дуслаа. Прогийнхын тайлбарын эхэнд хэлснээр одоо галзуу сонирхолтой амьдралтай кино байж чадсан уу манайхан? Тэгэд чадсан бол чадсан бороо гэсэн комментиг бас та нар маань үлдээгээрэй. Бороо нь хэр зөв таамаглаж чадсан эсэхээ бас та нарын комментэр эн чинь мэдчихил да тийм ээ. Тэгээд та нарт ярьж өгч яхад бас л юм л бодогдож байлаа. Бороо ч бас ингээл хэд хэдэн удаа Солонгост очил бас ажиллаж үзчихлээ. Амьдралыг бас мэдэрчээлээ. Тэгэл бас зовж хөлсөө туслууд ажиллаад ингээл гар дээрээ ингээл вон авахч бас урамтай шүү. Тэрийг Монгол мөнгөөр үржүүлэхэд бас л гоё мэдрэмжүүдийн нэг байсан гэж. За тэгээд амьдралтай кино үнэхээр л гоё амьдралыг бодулсан гоё байдаг да гэж. Тэгэхээр яг л тийм гоё галзуу кино байлаа гэж муу бороод нь бодогдлоо. За тэгээд тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. За тэгээд хэдэн бороонууд нь энэ галзуу сонирхолтой амьдралтай киног цэвэр шоколадын шумг шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэлээ. Найзтайгаа хуваалцвал илүү галзуу амтагдах үлгэр бискримийг та нар маань тэгээд дураараа амталцгаагаарай. За тэгээд хэрэгтэй хэрэггүй баах юм нуршаад ярьсан боловчлаарай. Манайхан тэгээд сабадраагүй бол саба дарцсан бол лайка дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.